Сайн байцгаана уу 4-р ангийн бяцхан шавнар минь та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За дэлхийд томсгосон коронавирус өвчний улмаас манай орон хөл хорионтойгоо 2 сарыг дуслаа. Одоо мөн 3 сард хөл хорионы сүүлийн хугацаа байна. Энэ хугацаанд бас бүгдээр хичээлээ хийхгүй бол бас болохгүй. Өмнөх 2 сарын даалгаврыг бүгдээрээ сайн хийсэн байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. Ингээд 3 дугаар сарын даалгаврыг багштайгаа хичээлээр давтаад бас зарим санаа бодлоо шинээр ойлгож аваад багш нь хичээлээ багцлсан байгаа. Тэгээд хичээлээ сайн ойлгоод 3 дугаар сарын 30-нд бүгдээрээ даалгавар аваад багштай ирээрээ. За ингээд хичээлд авъя. За бид нар ямар нэгэн эхийг уншаад энэ юуны тухай их вэ гэж багш нь заавал асуудаг. Тэгээд сэдвийнхаа эхийнхээ гол санааг нэрээ дараагаар нь дотроо задрагаа хийж ярьдаг байгаа тийм ээ. За тэгээд ихэд задрагаа хийхдээ хийгээд яаж ойлгох вэ? Энэ их юуны тухай өгч вэ? Багшийн асуулт тэр тийм ээ. За энэ сэдвийг уншлаа. Эсвэл багш үлгэрч уншлахаар болтой эсвэл хүүхдэд уншлаа. За хин юуны тухай ойлгосон бэ гэд ингээ ярилцдаг. Тэгэхээр та нар бас ямар нэгэн зохиол юм уу их уншаад энэ сэдвүүд юуны тухай гарсан байдгийг заавал боддог байх хэрэгтэй. Мөн тэгж бодсоор хажуугаар нөгөө ихтэй задрагаа хийнэ. Ямар ч ихийг уншаад энэ чухал санаа мөн үү? Энэ сэдв бол чухал сэдв үү? Зүгээр сэдв үү? Энэ чухал санаа мөн үнэхээр чухал санаа мөн юм уу биш юм уу гэдгийг боддог байх хэрэгтэй. За мөн санаа бодлого цэгцтэй илэрхийлнэ. Урьдсан сэдвээсээ санаа бодлого цэгцтэй илэрхийлнэ. Энэ тухай энэ тухай хэлсэн байна. Нөхдөд юм уу? Аав ээжтэй, дүүдтэй. Ялангуяа багштаа ямар нэгэн зүйл уншаад тэрийг ойлгоод бусдад илэрхийлэхдээ өөрийнхөө зөв үгээр зөв илэрхийлэх ёстой. За үндслэлтэй ярина. Бас үндслэлтэй бичнэ. Ямар ч хамаагүй юмыг шүүрч аваад хамаагүй юмнаас нь тал талаас нь шүүрээд гэж бас болохгүй маа. За баатруудын үйл явдал нь хаана үссэн, хизээ үссэн, яаж өрнөсөн гэдгийг их хатуу сайн гаргаж илэрхийлэх хэрэгтэй. Тийм учраас сэдвийг анхааралтай уншина. Ямар ч зохиол, ямар ч үлгэр юу ч уншиж ирсэн гэсэн энд юуны тухай өгсөн мэдгийг сайн бодож, ойлгож унших шаардлагатай юм аа. За жишээлбэл Баатрын үйл явдал сэдв болгон дээр Баатар байгаа. Гол Баатар, Дэд Баатар, туслах Баатарч гэдэг юм уу тийм ээ. Тэгвэл жишээлбэл бугын тухай олон үлгэр бий. Буг Тэмээ хоёр уулзаад буг 12 сард аюуштай байсан. Юу Тэмээ 12 сард аюуштай байсан. Буг найранд очи еврей өгч гэхэд нь Тэмээ итгэмдгийг энэ сайлгах сэтгэлээр бугад еврей өгөөд одоо хүртэл еврей навчиг үгүйсэн домогтой. Тэгээд ус уухтай байн алсыг хардаг. Алсыг харж зогсдог гэсэн ийм домог байна. Хэдийгээр энэ үлгэр домог боловч хэрвээ хүн дээр шилжүүлээд үзэх юм бол хүний ямиг авчаад буцааж өгдөг хүнтэй адилхан. Тийм учраас бид нэр ямар ч зохиол ямар ч их байсан гэсэн заавал хүмүүжүүлэх ач холбогдолтой юм аа гэдгийг багш нь та нарт бас хэлдэг. За тийм мөн адилхан бууг бол бас байгаль юмдаа хэдийгээр бугаар төлөөлүүлсэн ч гэсэн хүнийг бас яг амьдралд бол сургаад байгаа гэсэн үг. Энэ зохиол байна. Бууг бол өөрийнхөө нарийнхан хөлийг их голж ирсэн байна л да. Одоо энэ үлгэрт бол энэ миний би их гоё биетэй, би сайхан эвэртэй, ганцхан хөлмөн л нарийнхан юм да гэж өөрийнхөө хөлийг голонгуй байдлаар бодсон. Гэтэл аратан амтэн ирээд бугыг барих гэхэд нь бууг зүгтаагаад ой дундуур гүйсэн чинь 12 сайхан сүрлэг сайхан эвэрн модонд тэглээд бугыг бариулахаар шахсан. Харин голоо байсан нарийнхан хөл нь тэр ан амьтдаас маш хурдан гүйгээд бугад орсон учраас буг ойлгож байгаа сүлд нь миний сайхан магтаад байсан эвэрмэн намайг харин аратан амьтанд бариулахаар шахлаа. Голоод байсан хөлмөнд намайг аварлаа да гэж бодож байгаа. Хэрвээ буг биш хүн дээр бодох юм бол хүн байгаа юмдаа сэтгэл хангалуун байх ёстой. Жишээлбэл багш нь танаас бас ярьж ирсэн тийм ээ. Баян хүн ядуу хүн байлаа гэж бодъё.
Баян хүн 100 гуталтай. Ядуу хүн 1 л гуталтай. Тэгвэл баян хүн өдөр болгон 1 гутал өмсөх болохоос өдөрт 1 л гутал өмсөх болохоос 100 гутлаа 100 гуулангийн өмсөж өгдөг хүн гэж байхгүй. Өөр жишээр багш нь ярьсан санагдаж байна тийм ээ. Баян хүн ч байсан өдөрт 3 юм уу 4 удаа хоол идэнэ. Ядуу хүн ч байсан 3 юм уу 4 удаа хоол идэнэ. Гэхдээ хоол идэхгүй зүгээр цай ууж болно. Ядуу хүн ч гэхдээ тэр хоёрын хооллох тоонууд адилхан шүү дээ. Тэгэхээр 100 удаа хоол идэхгүйгээс хойш баян байлаа ч яалаа. Ядуу байлаа ч яалаа. Гэхдээ хүн байгаа юмдаа сэтгэл хангалуун бай гэдэг нь хамгийн гол утга нь байна. Би 100 дээлтэй байлаа гэж бодъё. 1 л дээлээ өмсөн. 100 гуулангийн өмсдөг тийм давхарлаад өмсдөг юм гэж байхгүй байхгүй. Тэгэхээр хүн байгаа юмдаа сэтгэл хангалуун. Надад энэ үзэг байна, ээж минь энэ үзгийг авч гисэн би энэ үзгээрээ гоё л өчүүл болоо гэсэн ийм сэтгэл, ийм үзэлтэй байх хэрэгтэй шүү хүүхдүүдээ. За эцэст нь энэ уншиж байгаа зохиолоосоо юуг нь би авах юм бэ? Энэ надад юу гэж юм? Би энэс хамгийн сайн тал нь юу вэ? Юуг нь авах юм? Харин юуг нь би авахгүй орхих юм? Тийм ээ? Жишээлбэл буг гэдэг зохиол дээр бас дахиад яриа. Буг өөрийнхөө үзэсгэлэн гол биширч байгаа нь сайн тал. Харин хөлөө голж байгаа муу тал байхгүй. Тэгэхээр та нар одоо орчин үеийн амьдралтай багш нь холбож ярив. Одоо энэ зарим өсгөөчүүд ээж нь бол аав ээж хоёроос заяасан биендээ бол давхраа бүнүүдтэй байна. Тэгвэл янз бүрийн гоо сайхны эмнэлгүүдээр очиж давхраа оруулж байгаа байхгүй. Давхраа оруулаад одоо ээж ааваас би давхраагүй гарцсан давхраа оруулаад өчнөө мөнгө зарцуулаад давхраа оруулаад харин сайн эмнэлэг бол сайн оёод сайхан болгочихж байгаа. Муу эмнэлэг бол муу оёод бүр муухай болгох. Тийм учраас өөрийнхөө ээжээсээ төрсөн би эрхэтэнд сэтгэл хангалуун байх, ийм байх ёстой гэж багш нь боддог. За тэгэхээр энэ сэдвээс бол одоо юу гах уу, юу болохгүй гэдгийг сайн ойлгоорой гэж хэлж байна. За хоёрдугаар сэдв бол амны бэлгээс аштын бэлэг гэсэн нэг сайхан үг бий. Ер нь манай Монгол хэл бол их баялаг хэл. Их олон сайхан хэлц өгүүдтэй, олон сайхан зөөр өгүүдтэй, олон сайхан сургаал өгүүдтэй. Амны бэлгээс аштын бэлэг гэдэг маань одоо яг цаг үе дээр бол биднээс яг тохиолдож байна тийм ээ. Жишээлбэл дэлхийг одоо 60 гаруй орныг хамарсан 100,000 хүнийг өвчлүүлсэн тийм ээ. Ийм олон хүнийг одоо аюултай байдалд хүргэсэн коронавирус өвчний улмаас монголчууд бол амны бэлгээс аштын бэлэг гэж ярьж байгаа. Монголд коронавирус орж ирэхгүй. Бид нар чинь тэнгэрлэг хиймэрлэг арддаг юм. Маскасаа зүгээрээ, гараасаа угаагаараа, болгоомжлороо цагаансаа хийхгүй шүүгээд Монгол улсын ерөнхийлөгч Баттулга зарлиг гаргахад мөн зарлагын дагуу сайхан яг зарлагаараа одоо бүгдээрээ айл хийсэнгүй өмнөх жилдээ адилхан айл хийсэж гудамж талбайгаар олон хүн олгсонгүй сайхан айдуухан цагаансаа хийгээд танай одоо гэр бүлийнхэн ч гэсэн бас тэгсэн байх гэж багш нь итгэж байна. Тэгэхээр амны бэлгээс аштын бэлэг гэдэг үг хүмүүс маш их өдөр тутмын хэрэглэдэг үг байхгүй юу? Амны бэлгээс аштын бэлэг. Их гоё үг. Багшийнхан бас хэлэх дуртай үг. Тэгээд мөн олон үг байна. Эв найрамдлын тухай цугж явсан барнаас цуглаж суусан шаацгай дээр гэдэг чи юу гэсэн үг вэ? Энэ бол одоо орчин үеийнхтэй холбох юм бол монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэсэн үгтэй утгад үүсэх юм аа. Мөн эвт шаацгай бог барина гэж бүгдээрээ л эв найрамдтай байх юм бол юуны ч цаанаа. Мөн алангуй ихээс сургаад байна. Нэг сум 5 хүдэ өгөөд 5 сумыг 5 хүн бүгдээрээ нуг дараад хугалдаг. Тавуулангийн багцлаад өгöd алангуй ихийн нэг альч хүн 5 сум багцлсан 5 сумыг хугалж чадаагүй. Мөн тэрнтэй адилхан. Тэгэхээр одоо багш нь 4-р өдрөд та нарыг орж ирэхэд энэ хэлц үгэн дээр амны бэлгээс аштын бэлэг гэсэн хэлц үгэн дээр жишээлбэл утга дүүцэх үгийг оол гэсэн ийм даалгавар нэлээд өгөх юм байна. Тэгэхээр та нар яг өөрсдөө гарын дор байгаа зөөр үгнүүдийг нэлээд сайн уншаарай. Ялангуяа ардын одоо ёс заншлыг заасан тийм зохиолууд нэлээд сайн уншаарай. Энэ дээр бас дүгнэлт хийгээрэй гэж багш нэг даалгавар өгч байна. За
За Монгол ёс заншил бол одоо дэлхийд гаргагдсан баг. Монгол заншил доо ер нь дэлхийд Монгол шиг одоо ёс заншлаа дээдлсэн ард түмэн бол байхгүй. Дэлхийд гаргасан маш олон юм бий. Багшин таамагласан үнэн ярьжсэн. Дээрээс Тэнгэрээс хур орох мэт босоо Монгол бичгтээ Тэнгэрлэг сайхан дээл хувцастай үндэсний соёл бичгтээ өв уламжлалтай морин хуур ишгэлсэн Монгол ёс заншлаа дүүрэн орно юм аа гэж. Тэгэхээр бид нар одоо сая бас хэдийгээр их хомигдгол байдал цагаан сараа хийсэн ч гэсэн ёс заншлаа бас алдаагүй тийм ээ. Яг одоо цагаан сарын ёс заншлаар нар мандахаар зэрэг цайганыхаа дээжийг өргөөд тэнгэр хангаатаа мөргөөд нараа мандахаар зэрэг нар уулын толгой дээр мандахтай зэрэг одоо гэр бүлээрээ ёстож цагаан сараа тэмдэглэсэн ийм сайхан ард түмэн. Ерөөсөө Монголын ард түмний алхам тутамд нь ёс заншил нь үйлчилдэг ийм сайхан ард түмэн гэдгийг та нар бас багшаараа зөндөө хэлсэн өөрсдөө ч бас мэдж байгаа байна. За Монгол ёс заншилтай холбоотой харилцаа гэж нэг юм одоо орчин үеийн хэллэн дээр ч гэсэн гарч ирдэг харилцаа. За энийг багш нь хичээлтэй холбож яриад та нарын сургууль дээр бол одоо бие биентэйгээ харилцахдаа зөөлөн уур амьсгалаар харилцах тухай нэг их байгаа. Тэгээ орж ирэхдээ багш нь номтой ажилладаг тэн дээр ярив. За тэн дээр болохоор ийм юу гэж байна вэ гэхээс санал нийлэхгүй байгаа зүйл дээр бол зөөлөн зөв гаргана гэсэн байна. Жишээлбэл юу яасан бэ? Та нарын номдэр ийм байлээ те. Бусдад санал нийлэхгүй байгаагаас хоёртой илэрхийлье гэсэн сэдв байгаа. Тэгэхээр хоёр хүн хоорондоо ярьж байл л да. Чи худлаа ярьж байна гэвэл зөөлнө үү? Хатуу юу? Мэдээж хатуу тийм ээ. Чи буруу хэлж байна. А чи бол хөдөлч. Энэ гуруулаа хатуу. Чи хөдөлч гэхээр чи ч гэсэн хөдөлч гэдэг ингээд маргаан уусдаг байхгүй юу? Тэгэхээр яг уу гэхээр уучлаарай. Би чиний хэлсэндээ санал нийтэхгүй байна. Санал нийлэхгүй байна. Гэвэл чи хөдөлч гэдэг үгнээс шал өөр сонсогдож байгаа байна. За мөн бодож байгаа дахиад хэлээрэй. Бодож байгаа дахиад хэлээрэй. Миний найз сайн бодоорой гэдэг ингээ хүмүүс ярьдаг тийм ээ. За мөн чи хандуураад ах шиг байна. Хандуураад ах шиг байна. Арай л өөр бах гэж хэлэх чи бол хөдөлч гэдэг үгнээс шал өөр сонсогдож байгаа. Чи нэг л буруу яриад байна. Миний найз дахиад сайн бодоорой. Би ч гэсэн бас бодъё. Би бас буруу ярьж магадгүй хэрвээ би буруу ярьж байвал намайг уучлаарай гэж ингэж ярих нь харилцаа мөн дээр нь Монгол ёс заншлаа дэмжиж байгаагийн нэг хэлбэр болно. За ингээд багш нь та нарт дөрвөн бол одоо нэлийн бүгдийг баг ярьсан. Гэхдээ та нар мартахгүй тухай бол та нарын тэр ихтэй багш нь орж ирэхэд бол давтна дөрмөө. А тэгээ бас нэг дөрмийн нэг анхаарал зохих дөрмөө бас оруулсан байгаа. Тэрийг бол одоо ингээд багш нь ярилцсанаа. За ингээд бүгдээрээ маска сайхан зүгээрээ гараа сайн угаагаарай. Аюулт өвчнөөс холуур байж 3 дугаар сарын 30-нд бүгдээрээ баяртай уулзъя. Анхаарлаас явдаг баяр.